Яа гоё хийсэн бэ? Би тэр зүуднийхаа газар төчмөр байна. Одоо 6 цаг 31 минут эртээс ирчээд бодогдоод болдгүй гоё нар хармаарсан юм даа. Гадаа гоё шууд ухраад тэгээд гоё нар мандж байгааг харахаар шийдэл асаадэлээ. Өвөл болохоор яасан бохгүй юу? 7 цагт нар манддаг. Тэгээ би угаасаа яг 7 гэж хасдаг болохоор яг наадтай зэрэгцээд нар унцдаг. Айгуу гоё харагдаад. Одоо жоохон юм хавар болоод бэлрэл цайдагдаад 6:30 гэж нар мандж байгаа хгүй юу? Өөрчлөгдөж байна. Угаасаа би өглөөний хүн. Орондоо гэтэл ингээд унтах сэрхийн голоор би юм боталтай авахгүй юм тийм бодож 70 иргэдээ суугаад юм бодонгоо гоё нар мандвал гоё дөө гэж бодоод тэг гараад ирлээ. Одоохондоо бол ингээд савсаар гадаа бороосон сүнстэй байна. Ер нь бол гадаа дүнж бороо ороод дууссан юм байна. Бүх юм нөт юм байна. За нэг хуурай санал болж ахгүй бол. Стогоо. Бүтэлгүй дурлын хаагинд умбат Амар бороо орсон болохоор тэнгэр бол амар бүрхэг байна. Тэгээ ер нь ингээд юм оройн юутай яг нар манддаг хэсгээс бол яг бүр юм бороо орж байгаа юм. Жоохон манадсан юм шиг харагддаг юм үүлээд штеп. Тийм бол харагдаж байна. Яг хэн манхан гэдэг яг гоё харагдах нь мэдхгүй байна. Гэтэ бол надад одоо ингэж байсан ч аим гоё. Нар мандахаар тусдаг бараг үүсний туяаг харах. Тэгэл болно доо. Тэсгэл ханчин дөө бай. Модны дор суусан чинь нэг борооны жижигэн нөгөө нэг мөчөр навчин дээр нь тавцсан туслаг юм дээр унаад байгаа. Би өчигдөр орой амар инээдтэй зүудэлээ. Амар инээдтэй заяа. Яагаад тэгэж зүудэлсэн юм бол мэдэхгүй. Ямар ч гэсэн би зүудэндээ ямар ч далайн чимээ байхгүй, ямар ч ингээ хүн амьтны машин тэрэгний чимээ байхгүй зүгээр юм амар гоё амгалан газар өчсөн байна гэж үзсэн. Тэнгүүлээ би ер нь бол Монголд аахгүй юу? Монголд нэг юм гоё хөдөөний айл гэдэг чинь яг тийм гадаан чим шиг би ингээд өглөө хосцоо ингээд гадаа харсан чи ингээд амар гоё ногоон хал харагдаад тэгээд иргэн тойрон хийнч байхгүй. Тэгээд ингээд амар гоё нам гүм юу ч сонсогдохгүй гээд би ингээ өөрийнхөө амьсгалыг сонсож байгаа юм шиг сонсож байгаа. Би тэр зүуднийхаа газар төчмөр байна. Яг тэр мэдрэмжийг мэдэрмээр байна. гэж хайдаг юм тийм үү. Let's mention. Одоо болохоор би та нарт юу хийж байгаагаа харуулъя. Нэг аюу юм торон топ нууд аюу родонд орсон. Тэр үед нь хоёрыг илүү ялаа. Гэтэ тэр нэг юм crop top юм бүр амар жижиг байсан. Одоо болохоор би жоохон бийтэй юм ихээс нэрээ өөр юм том нүхтэй. Тэнгүүдээ ингэж доод эндээ ирээ тэгээд ингэ хамцаатай. Топ хийж. Гэхдээ айгүй амархан beginner friendly. Далайн чимээ айгүй чангаа болохоор миний яриа сонсогч байгаа л үгүй болов гэдгээс амар тийхээ санаа зовчлоо. Энэ нэрээ миний дээр үед мэгсэн малгай. Тэгээд тэгсэн чинь ийм сунаад угаасаа том нэгцэн байлээ. Буруу жоохон нэгцэн гэх юм. Тэгээ юусоо өмсөж чадахгүй тэгснэ амар гоё ийм өнгө мөнгөтэй стил амар гоё болтоор хадгалаа гэсэн. Яагаад хадгалаад байгаа гоё өмсөж өмсөхгүй тэгээд ер нь засъя гэж бодоод нэг өдөр бүгдийг ингээ хөвөөд. Тэгээ энэ хамгийн сүүлийн төгсгөлийн энэ шар байгаа зү. Энийг энэ хараар хийгээсэн мэлээ. Ийм шараар хийсэн чинь шар малгай шиг санагдаад байгаа хгүй надаа. Ингээ хараар хийчих юм бол ингээм хар малгай тэгснэ дээрээ ийм өнгийн ийм хээтэй юм шиг харагдах гээд байгаа хгүй юу. Тэгээд ингэж бодож байгаа. Харанг. Цаг агарын мэдээ харлаа. Нар бол мандцсан юм байна. 6:38.
яах вэ? Дандаа гоё манд гэж юу аах вэ? Тэстэ гоё өглөө байна. Ийм үйл хэрэг байгаа аахгүй. Одоо яг нар тэндээс манддаг тэнгуү тэнд яг бүр ингээ бороо орж байгаа юм. Сүмгэр юм. Манандцсан үйл байгаа. Тэр чи яаж харах вэ? Ингээ орой нэм цоорхой. Ингээд ямар ч үйл ахгүй. Энээс дэшээ. Удахгүй гэхдээ нарны туяа тусаад ирэх байх уу? Гоё болох байх. Гэн туяа. Бүрхчлээ. Бүр цоорхой маань байхгүй боллоо. Тэд эндээс жоохон харагд. Ингээл юу н амьдралын зарчим ч гэсэн адилхан дөө. Дандаа өдөр болгон гоё дармаар шүү шиг өдөр болгон гоё өдөр байхгүй. Хэцүү бүрхэг гонигтай өдөр байна. Тэрний дунд байгаа жижигхэн юм найдварын гэлээ шиг те энэ нарны цэцэргийг харчихчих ингээд хүн амар гоё болчихдаг байгаа байхгүй. Тэгээд та нар маань бас те хүний амьдрал тэр нарны цэцэрэг нь байгаарэ, үүлэн цоргоо нар нь байгаарэ. Тэгээ үүл ч гэсэн үзэсгэлэнтэй гэдгийг ерөөсөө бодож болохгүй шүү дээ те. Үүл ямар өнгөтэй вэ? Ямар төстэй вэ? Тэр ерөөсөө хамаагүй. Үүл бол үүл шүү дээ. Тэрнтэй адилхан нэрийн хайртай хүмүүс тэр өөрчлөгдөж जैन. Угаасаа цаг хугацаа бүхнийг өөрчлөнө. Ер нь хүн өөрчлөгдөн гэж чинь нэг эсвэл өсөж дэмжиж जैन, нэг эсвэл бууран дороож जैन гэсэн үг шүү дээ. Хэрвээ хайртай хүн чинь найз нөхөд чинь өсөж дэмжиж байгаа бол те чинь юм сураа завгүй байгаа бол чамтай бол завгүй байгаа бол ойлгоорой. Нарийн цэцэргийг бол би хайртай л зүрлээ. Тэгээд те энийг ч ойлгохгүй өстэй те хүмүүс хүлээдэг дулаахан I love sand. Одоо бодсон чинь наран гэдэг нэртэй эсвэл наран цэцэг одоо юу гээ наран гэр тэр ямар гоё нэр нүдэ те хүмүүсийн нэрийг ингээд яг бодоод үзэхээр бүр бүх амар гоё нэртэй байдаг шүү дээ. Төвшин жаргал юу гэсэн үг вэ? Ямар гоё юм төвшин сайхан жаргаараа гэсэн утгатай нэр үү те. Надад бол амар таалагддаг. Энэ юм ихний идэх чинь ерөөсөө математик шүү дээ. Тоогоо алдах юм бол тэгээд дуусна шүү дээ. Шууд алдаа гарах юм бол яг уу чи бүх юмыг ихнээс нэхлэн. Тэр юм нэхнэ гэдэг бол маш тийм анхаарал шаарддаг юм. Анх бол би тэр тоолоход айгүй стресстэй байсан. Чи ихний ингээд суурийг ингээд зүг тавьчих юм бол дараа нь ингээд тоолох шаардлага болчихж байгаа байхгүй юу? Ер нь тэгээ өөрийнхөө скиллийг те сайжруулах гэж бодож байгаа юм бол суурал сайн зүг тавьчих юм бол цаашаага өдөр болгон ингээд тавтаад яг адилхан юм хийгээд явах хад энэ бол ингээд алстай айгүй юм гоё төгс болно байхгүй юу? Айгүй ч бүх юм ингээд амар мутагтайгаар хардаг өдөр юм аашаа те ёо. Нарны байдал өнөөдөр бол юм байна. Одоо бол гадаа бороо орж байна. Доридоо. Би модны дор суусан мэдгүй байсан байна. Бороо амар орчихсан байна.